Сайн уу Библи? Хатсан яс амьдарч чадах уу? Изекиэл 37 дугаар бүлэг 1-6 дугаар ишлэл. Изекиэл номын эхний хэсэгт шүүлтийн тухай өгүүлдэг бол харин сүүлчийн хэсэгт нь Бурхан Израилийг санаж тэднийг дахин сэргээх тухай амлалт гардаг. Өнөөдөр бидний уншсан Изекиэл 37 дугаар бүлэгт маш алдартай нэгэн үзэгдлийн тухай өгүүлдэг. Нэгэн өдөр Бурханы сүнс Изекиэлийг авч нэгэн хөндийн голд аваачин тавив. Дараа нь түүнийг энд тэнгээр явж үзье гэж хэлжээ. Тэнд бүрэн хатаж цайсан олон яс байлаа. Яг юу болсныг нь мэдэхгүй ч ийм олон хүний яс харсан Изекиэлийн сэтгэл ихэд харамссан нь мэдээж. Тэр үед Бурхан Изекиэлээс "Хүний хүү, эдгээр яс ам орж чадах болов уу?" гэж асуув. Изекиэл "Эзэн Бурхан минь, та л мэднэ" хэмээн хариуллаа. Тэгэхэд Бурхан түүнд өөрийн үгийг тэдгээр яснуудад дамжуулан айлдгаж тушаав. Изекиэл тийхүү үлддэг. "Хатсан ясаа, би та нарын дотор амьсгал оруулаад та нарыг дахин амьлуулна. Та нарт шүрмэс ургуулж, мах нэмж, арьсаар бүрхэж, дотор чинь амин амьсгал оруулж, та нарыг амьдруулах болно" гэсэн байдаг. Тэгтэл гайхалтай зүйл боллоо. Хатсан яснууд хөдөлж эхлэв. Шуугиан гарган бие биедээ холбогдож, дээр нь шүрмэс сунаж, мах ургаж, арьс бүрхэгдэв. Гэвч тэдэнд амин амьсгал хараахан байгаагүй тул тэд босож чадахгүй байлаа. Тэгэхэд Бурхан дахин Изекиэлд "Амин амьсгалд миний нэрийн өмнөөс айлд" гэж тушаав. Изекиэл тэгээд "Амин амьсгалаа дөрвөн зүгээс ирээд алуулсан эдгээр дээр үлээж тэднийг амьдруул" гэж хэлв. Тэгтэл тэр махан биетүүд ам орж өөрсдийн хөл дээрээ босоод асар их цэргүүдийн айрмыг бүрдүүлжээ. Изекиэл хөндий дундаас харсан энэ үзэгдэл нь Бурханы үг мөн түүнийг дамжуулах хэн нэгэн иш үзүүлэгч байвал амгүй мэд байсан хатсан ясч дахин нэгдэн ам орж хүчтэй их цэрэг болж чадна гэсэн утгыг илэрхийлдэг. Дараа нь Бурхан Изекиэлд 2 мод авчрахыг тушаав. Нэг дээр нь Юда ба Израилийн хөвгүүд, нөгөөд нь Ефраим ба Израилийн бүх овог гэж бичгэжээ. Тэгээд энэ 2 модыг нэг болгон нийлүүл гэжээ. Энэ нь олон шалтгаанаар хуваагдаж бутарсан Израилийг Бурхан дахин нэгтгэж тэднийг нэг үндэстэн болгоно гэсэн утгатай юм. Өнөөдөр Изекиэлийн харсан үзэгдлүүд нь хатаж мөхөж байгаа мэт байсан Израильд сэргээн босголтын талаар ярьж байна. Олзлогдсон амьдралдаа ядарч улам бүр хуваагдаж байсан хүмүүст энэ нэгдлийн тухай өгүүлж байна. Израилийг шүүж шийтгсэн Бурхан тэднийг сэргээхийн тулд шинэ үзэгдлүүд гайхамшигтай үгсээр тэдэнтэй хамт байсаар байжээ.